За самбар харагдаж байгаа тийм ээ. За. Өнөөдөр хэд хэдэн чухал хичээлүүдийг үзэх учраас бичиг дундаас нь гарч хараа. За. Хамгийн ихний сэдв нь хамгийн ихний лээд гарч иг бол цахилгаан гүйдэл. Electric current. Цахилгаан гүйдэл. Сурах бичигний чинь 66-аар хуудас, Замбакийн 66-аар хуудас. За, цахилгаан гүйдэл. Тэгвэл шууд цахилгаан гүйдэл гэдэг юу вэ гэдгээс эхлэе л да. За, стори ингэж үздсэн байгаа. Электронуудын нэг зүгт чиглэсэн буюу зүгширсэн хөдөлгөөнийг цахилгаан гүйдэл гинэ гэж хэлсэн байгаа тийм ээ, тодорхойлтно. За. Тэгвэл багш нь эндээс нэг юу сонгоод авчи. За, ингээд хөндлөн огтлолтой цахилгаан дамжуулагч сонгоод авчи. Цахилгаан дамжуулагч сонгоод авчи. За, тэгвэл энүүгээр цахилгаан гүйдэл гүйж байгаа гэж үзье л да. Цахилгаан гүйдэл ийшээ гүйж байгаа гэж үзье. Цахилгаан гүйдэл ийшээ гүйж байгаа гэж үзье. За, цахилгаан гүйдэл гүйж байх явцад энэ дамжуулагчийн энэ талбай тийм ээ, хөндлөн огтлын талбай буюу өргөнийг багш нь S гэж тэмдэглээд авчи л да. S гэд өргөнийг тэмдэглээд авчи. За, тэгэнгүүт яг энэ өргөнд нь нэг тоолоор тавьчих. Тоолоор. За, энэ тоолоор яадаг тоолоор вэ гэвэл энүүгээр өнгөрсөн цахилгаан гүйдлийн үед дамжуулагчаар юу өнгөрдөг вүлээ? Цахилгаан гүйдлийн үед дамжуулагчаар электрон өнгөрдөг тийм ээ? Электронуудыг тоолно гэж үзье. Энэ дамжуулагчаар өнгөрсөн электронуудыг нөгөө энд байгаа тоолгор маань өөрөө тоолно. За, тэгвэл ингэж яваад үзье. За, тэгвэл тодорхой T гэдэг хугацаанд заяа. Тодорхой T гэдэг хугацаа байсан гэж үзье л да. Тодорхой T хугацаа одоо юу гэдэг нэг хугацаа одоо 1 цаг ч юм уу 2 цаг ч юм уу гэдэг хугацааны турш энүүгээр өнгөрсөн электронуудыг тоолж исэн гэж үзье л да. Тоолсон тийм ээ. Урсан өнгөрсөн электронуудыг тоолсон. Тэгвэл тэр электронуудын тоотой тэнцвэр физик хэмжигдэхүүнийг цахилгаан гүйдэл буюу гүйдлийн хүч. Энэ бол гүйдлийн хүч тийм ээ. Гүйдлийн хүч. Гүйдлийн хүч гинэ. За, тэгвэл тодорхойлолт нь юу байх нь вэ? За, томьёо нь энэ байх нь тэгвэл тодорхойлолт нь юу гэвэл дамжуулагчийн хөндлөн огтлын талбайгаар нэгж хугацаанд урсан өнгөрсөн цэнэгийн хэмжээг гүйдлийн хүч гэнэ. За, тэгэхээр тодорхойлолт нь энэ байна тийм ээ. Дамжуулагчийн хөндлөн огтлын талбайгаар нэгж хугацаанд урсан өнгөрсөн цэнэгтэй тэнцвэр физик хэмжигдэхүүнийг цахилгаан гүйдлийн хүч тийм ээ. Цахилгаан гүйдлийн хүч гэдэг байна. За, гүйдлийн хүчний тухай үзсэн. За, тэгвэл гүйдлийн хүчнээс улбаалаад юу гарч ирэх вэ гэвэл гүйдлийн ягт гэж юм гарч ирнэ. Density. Гүйдлийн ягт. За, G үсгээр тэмдэглэнэ. Гүйдлийн ягтыг G үсгээр тэмдэглэнэ. Тэрний юу гэвэл тэр талбайгаар урсан өнгөрсөн цэнэгийн хэмжээ. Сая юуг нь авч үзчихсэн. Тэр талбайгаар нэгж хугацаанд урсан өнгөрсөн байсан бол одоо тэр талбайгаар өнгөрж байгаа цэнэгийн хэмжээг гүйдлийн ягт гэсэн. За, тэгвэл нэгжийн хувьд юу гэвэл амперийн хуваадаг нь метр квадрат. За, энд нэгжийн юу болж таарах гэдэг вэ? Ампер гэдэг нэгжтэй гоц ампер гэдэг нэгж том A үсэг тийм ээ. Ампер гэдэг нэгжтэй. За, хэмжих багж нь мэдээж эрэг ампер метр. Ампер метр гэдэг багжаар хэмждэг. За, тэгвэл цэнэгийн ягтыг үзчихлээ.
Дамжуулагчийн үнэлэн утсын талбайгаар урсан өнгөрсөн сэнэгтэй тэнцүү хэмжих цахилгаан гүйдэлтэй тэнцүү физик хэмжих зөвхөнийг юу гэх вэ? Цэнгийн нягт гэдэг байна шүү дээ. За тэгвэл энэ дамжуулагчаар цэнэгүүд өнгөрч байгаа үз тэр хурд нь юу байж чадах вэ гэснээр асуудаг. Тэр хурд нь юу юм бол ер нь? Ерөөдөө тэр хурд нь яг юутай тэнцүү байх бол? За мэдээж гэрлийн хурдаар гээд гэрлийн хурдтай жишх үйц ойролцоо тийм ээ. Гэрлийн хурдтай жишх үйц ойролцоо. Гэрлийн хурдтай жишх үйц буюу ойролцоо. Гэрлийн хурдтай жишх үйц буюу ойролцоо. За тэгвэл эндээс ямар дүрм гарч ирэх вэ гэвэл омын хууль гэдэг зүйл гарч ирнэ. Омын хууль. За та 8 дугаар ангид 9 дугаар ангид үзчихсэн. За сэргийн саны тийм ээ. За энэ юу вэ? Цахилгаан эсэргүүцэл тийм ээ. Эсэргүүцэл нэгж нь юу вэ? Ом. За сая юу үзсэн? Гүйдлийн хүч гэдэг зүйл үзсэн нэгж нь ампер. Ом. За бидний сайн мэддэг дахиад нэг зүйл байдаг. Энэ юу вэ? Хүчтэл тийм ээ. Цахилгаан хүчтэл буюу voltage. Хүчтэл нь юу вэ? Нэгж нь юу вэ? Volt. Мөн үү? За амперметрийн тэмдэглэлийг нь зурчих багш нэг. Амперметр нөгөөх нь юу юм? Вольтметр. За энэ 3 байх нэ. За тэгвэл энэ гурвын хамаарлыг хэний хууль гэдэг вэ гэвэл омын хууль гэж нэрлэдэг байхгүй юу? Энэ гурвын хамаарлыг омын хууль гэж нэрлэдэг. За жишээлбэл ингээл та. За энд багш нэг цахилгаан эсэргүүцэл холбочихё. За энд нэг амперметр холбоод. За доор нь яах вэ? За тэжээлийн үүсгэр холбочихъя. За тэгвэл энүүгээр энд унах хүчлийг V гэдэг вольтметрээр хэмждэг гэж бодъё л доо. Тэгвэл энэ гурвын хамаарал ямар байх вэ гэдгийг л харуулсан байна л та. За тэр хамаарал нь ямар байх вэ гэвэл хэрвээ дамжуулагчаар гүйх гүйдлийн хүч нь ихсвэл тухайн хэлхээний хүчтэл ихснэ. Хүчтэл нь их тухайн юмд унах тухайн элементэд унах хүчтэл их байна. За хэрвээ энэ хоёр урвуу хамааралтай. Тэрүүгээр А гүйдэг гүйж байгаа бол тэр нь урвуу хамааралтай эсэргүүцэлтэй. За тэгвэл энэ гурвыг эндээс ямар хууль гарч ирэх вэ гэвэл U тэнцүү R-ыг үржүүлэх нь I. Тэгэхээр бүрэн хэлхээний омын хууль гэдэг маань өөрөө энэ байх нь. U тэнцүү R-ыг үржүүлэх нь I. За энд байгаа R нь мэдээж зэрэг эсэргүүцэл, I нь тухайн эсэргүүцлэр гүйж байгаа тийм ээ. Тухайн эсэргүүцлэр гүйж байгаа гүйдлийн хүч шүү. За энэ тийм ээ. За тэр хүчтлийг өөрөөр ингэж бичиж болно тийм ээ. Потенциалын ялгаа хуваадаг нь юу юм? Гүйдлийн хүч гэвэл энэ юу болох вэ? Эсэргүүцэл болж гарна тийм ээ. За өөрөөр хэлбэл I-г олохын тулд яах вэ? Дельта фи буюу хүчлийг хуваадаг нь эсэргүүцэл. За U тэнцүү RI. За энд байгаа юу гэдэг маань өөр дельта фи байж болно тийм ээ. Потенциалын ялгаа. За тэгвэл энэ гурван хууль омын хууль гэж нэрлэгддэг байх нь шүү дээ. Өөрөөр хэлбэл нэг хуулиас нь нөгөөдөө нь улбаалж гарсан. Өөрөөр хэлбэл ерөнхий омын хууль нь эндээс яасан бусд нь улбаалж гарсан гэсэн үг. Бусд нь гарсан хувиргалдууд, математик хувиргалдууд тийм ээ. Тэгвэл энд байгаа resistor гэдэг нэг зүйл байна да. Resistor буюу цахилгаан эсэргүүцэл. Энэ яг юунаас хэрхэн яаж хамаардаг бол тэрийг судлаа л да. За энд багш нэг дамжуулагч авчий.
За дамжуулагч сонгоод авчих. За дамжуулагч сонгоод аваад энэ дамжуулагчийн хөндлөн огтлын талбайг нь за ингэ тэмдэглэчих. Area гэдэг утгаар нь E үсгээр тэмдэглэчих. За length гэдэг утгаар нь L-ээр тэмдэглэчих уртын. За. За тэгвэл энэ ямар бодисоос хийгдсэн бэ гэдгийг сайн тийм ээ. За нихромоц байж болно, хөнгөн цагаан байж болно, зис алт мөнгө байж болно. Тэгвэл тэрнээс хамаарсан нэг тогтмол тоо байдаг. Тэр нь За тэр нь юу болж таарах вэ? Specific resistance тийм ээ. Resistivity of material гэж яригдана. Resistivity of material. Resistivity. Resistivity. Resistivity буюу хувийн эсрэгүүцэл. Энэ монголоор хувийн эсрэгүүцэл. За энэ юу гэвэл энэ хувийн эсрэгүүцэл гэдэг зүйл маань өөрөө бодис болгоны хувьд материал металл болгоны хувьд тогтмол тоо байдаг. Металл болгоны хувьд тогтмол тоо байдаг. Металл болгоны хувьд тогтмол тоо байдаг. За 69-р сурах бичигний чинь 69-р хуудсанд дээдлэлт нь жижигхэн хүснэгт байна. Тэр нь юу бичигдсэн бэ гэвэл resistivity of material гэдэг хувийн шинж чанарт хувийн эсрэгүүцлүүд нь хүснэгтээр хөгжсөн байна. За тэгвэл энэ гурваас хамаарат тухайн дамжуулагчийн эсрэгүүцэл хэрхэн өөрчлөгддөг вэ? За дамжуулагчийн эсрэгүүцэл энэ гурван юмнаас хамаарат хэрхэн өөрчлөгдөх вэ? За тэгвэл эсрэгүүцэл тэнцүү. За эндээс аваад үзэхэд энэ маань урт байх тусам энэ дамжуулагч доторх молекулуудын тоо, атомуудын тоо ихсэн тийм ээ. Ихсэн гэдэг маань за хамгийн түрүүнд за уртаасаа шууд хамаарах нь үнэ. За хоёрдугаард ямар бодис гэдгээсээ бас шууд хамаарна хувийн эсрэгүүцэл. За энийг хуваадаг нь юу вэ гэвэл талбай. За тэгэхээр эсрэгүүцлийг багасгахын тулд яах нь вэ? Талбайг ихсгэх хэрэгтэй байна да. Эсрэгүүцлийг багасгахын тулд талбайг ихсгэх хэрэгтэй. За ийм нэг тэгшгэлтэй боллоо. За одоо дараагийн хуудасаа үргэлжлүүлье. За одоо юу үзэх вэ гэвэл сая Омын хуулийг үзсэн. За эсрэгүүцлийн хамаарлыг үзсэн. За одоо юу үзэх вэ гэвэл цахилгаан ажил чадал энерги, цахилгаан ажил тийм ээ. Цахилгаан чадал. За бидний сайн мэддгээр цахилгаан энерги гэдэг маань өөрөө юу вэ? Цэнэгийг үржүүлэх нь потенциалын ялгаа буюу цэнэгийг үржүүлэх нь хүчлэг. Мөн үү? Цэнэгийг үржүүлэх нь хүчлэг. За тэгвэл цэнэг гэдэг маань юу вэ? Q хуваадаг нь T гэдэг маань өөрөө цахилгаан гүйдлийн хүч тийм үү? За эндээс би цэнэгийг олцвол цэнэг тэнцүү I үржүүлэх нь T болох гэдэг. За энэ I үржүүлэх нь T-г энд оруулаад ирвэл яах гээд байна? I үржүүлэх нь T болох гэдэг. I үржүүлэх нь T. Тийм бод. За тэгвэл энэ хэний хууль вэ гэвэл Joule Lenzийн хууль. За ийм хууль. Өөрөөр хэлбэл яах гээд байна? Энэ энерги гэж авч үзэж болно, эсвэл дулаан гэж авч үзэж болно. За тэгвэл U тэнцүү юу юм? U тэнцүү R-ыг үржүүлэх нь I. Мөн үү? За I тэнцүү юу юм? U хуваадаг нь R. За энэ хоёрыг энэ дамьянд би тусдаа оруулаад үзье. За тэгвэл Q тэнцүү ямар томьёо гарах гээд байна? За Q эсвэл энерги тэнцүү эндээс за U-гийн хооронд дээдлийн томьёог орлуулвал I квадрат R-ыг үржүүлэх нь T гэсэн томьёо гарч ийн. За дахиад энэ I-гийн оронд энэ доотлын томьёог тавьж үзье. Энийг тавьж үзвэл ямар томьёо гарах гээд байна? U квадратыг хуваадаг нь R-ыг үржүүлэх нь T гэсэн томьёо гарах гээд байна, тийм ээ. За тэгэхээр үндсэн томьёо нь өөрөө I U T байх нь
тэндээс улбаалаад гарсан 3 томьёон. За нэг нь энэ. Нэг томьёон энэ. Нэг томьёон энэ. За нөгөө нэг томьёон энэ ахна. За энэ ахна. За энэ бол энерги тийм ээ? Energy. Өөрөөр хэлбэл electric energy гэдэг утгаар. Энерги цахилгаан. За ямар нэгэн багаж яригдах учраас тэнд юу яригдж таарах вэ? Чадал яригдана тийм ээ? За тэгвэл чадал буюу power. За чадлыг мэдээж эрг P үсгээр тэмдэглэнэ. Яг бол эн чинь цахилгаан чадал тийм ээ? За чадлыг олохын тулд яадаг вэ гэвэл тухайн хэлхээгээр гүйж байгаа гүйдлийн хүчийг тухайн хэлхээнд унаж байгаа хүчлээр үржүүлнэ. Өөрөөр хэлбэл чадлын эргэн тухайн багажны хувьд, тухайн ажиллаж байгаа хэлхээний хувьд яригдана гэсэн үг. Тухайн ажиллаж байгаа хэлхээний хувьд яригдана гэсэн үг. За чадлын нэгж мэдээж эрг ватт тийм ээ? Чадлын нэгж мэдээж эрг ватт. Эднэр бүгдээр энерги учраас нэгж нь юу юм? Joule гэдэг утгаар норно тийм ээ? Энерги учраас нэгж нь joule. За эндээс маш чухал нэг зүйлээ энерги гэдэг зүйл орж ирж байгаа учраас энергийн олон төрлийн нэгжүүд байгаа тийм ээ? Энергийн олон төрлийн нэгжүүд. За тэр нь ямар нэгж вэ гэвэл тэр нь өөрөө за түгээмэл ашигладаг нэгж бол калори. 1 калори гэдэг маань өөрөө 419 joule-тэй тэнцүү байдаг шүү. Калори гэдэг маань 419 joule-тай тэнцүү байдаг. Яг өнөөдрийн хичээлийг ойлгосон бол за сурах замбах номынхаа 72 дугаар 73-аар хуудас. Page number 72-оос 73 энд байгаа бүх юу юм? Бодлогонууд тийм ээ? 72-оос 73-аар хуудсанд байгаа бүх бодлогонуудыг хийх нэ. За анхаарал хандуулсанд баярлалаа. Багш нь энэ слайдуудыг тавьчихъя групп дээр. За